Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт бичиг. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлага, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураглал, дуу дүрсний бичлэг, эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлгаа, тодорхойлолт, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас эрүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно. Мэдүүлэг мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээчээс гаргасан дүгнэлтийнхэн талаар тайлбарлуулах, эсхэл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болох ба сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй. Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ их сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэгэлсэн тээврийн хэрэгсэл, унлаг, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдэлийн замаар олсон мөнгө, үн бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн улмөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхэл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхэл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан эсхүүл эд зүйл хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ. Шинжилгээ хийлгэхээр хэд хэдэн шинжээчийг томилсон бол дүгнэлт гаргахаас өмнө хоорондоо зөвлөлдөж санал нэгдвэл дүгнэлтэд бүгд гарын үсэг зурх бөгөөд дүгнэлт гаргахад санал зөрсөн шинжээч саналаа бичиж дүгнэлтэд хавсаргана. Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана. Шинжээчин хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлага гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ. Бичиг баримт хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг. Эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрлийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж эрүүлсэн тохиолдолд нотлох баримт болох ба нотлох баримтыг тухайн төрлийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж эрүүлнэ. Бишмэл нотлох баримтыг их хуваарна. Хэрэв ихийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл. Түүнд хавсрагсан дуу дүрсний бичлэг, авсан гэрэл зураг, үйлдсэн гар зураг, ул мөрөөс авсан хэв нотлох баримт болно. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нөхцөл байдал нь дуу дүрсний бичлэгээс зөрсөн тохиолдолд шүүх, прокурор дуу дүрсний бичлэгийг нотлох баримтаар тооцно. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсрагсан дуу дүрсний бичлэг, авсан гэрэл зураг, үйлдсэн гар зураг, ул мөрөөс авсан хэв нотлох баримт болно. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нөхцөл байдал нь дуу дүрсний бичлэгээс зөрсөн тохиолдолд шүүх, прокурор дуу дүрсний бичлэгийг нотлох баримтаар тооцно. Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, их сурвалж нууц байна. Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно. Готолбол зохих байдал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотлоно. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан. Нөхцөл нотлох баримтыг шинжилэн судлахаас татгалзах, шүүх дараах тохиолдолд нотлох баримтыг дахин шинжилэн судлахгүй, танин мэдхэн хувьд нийтэд илэрхий. Эсвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, тухайн хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг тодруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилгоор
гаргасан нөхцөл байдал. Баримт нотлох баримтаар тооцохгүй байх дараах тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал. Оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсхийг шийдвэрлэнэ. Үүнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасныг зөрчиж мэдүүлэг авсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн өмгөөлөгчдөө мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсхийг харгалзан бүхэлд нь эсвэл зарим хэсгийг нь тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тул хай прокурорын санал. Оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж дараах шийдвэр гаргана. Үүнд санал хүсэлтийг хүлээн авахаас татгалзах бүхэлд нь эсвэл зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нь нотлох баримтаар тооцохгүй байх.